Жек Лондоны зохиол Саран хөндөй 17 дугаар хэсэг. Саксон сэтгэл санааныхаа байдлыг онцгой байсан үед Дими тэнцээр баячуудын хороололд тэнхүү очсноо мэдээд огт сэрдэхийн гайхсангүй. Ер нь яах гэж байгаа мэдэхгүй хэрнээ одоо хиймэр зүйл тун олон болжээ. Тэгэхэр болгоомжтой байлгүй горьгүй. Чулуун хэрэм намгийнхаа хаваарл тэнэж байвал үлзэтэй санагджээ. Ялангуяа чулуун хэрэм хаваар явхад сэтгэл тэнэм цэлгэр уулжим. Аяндаа гүнзгий амьсгалж байгалыг бүхлээр нь тэврэн авч нийлж нэгдэхийг хүсэх адил хоёр гараа алдлан сүнэ. Энэ хавийнхын ертөнц зүйд илүү нийцсэн, илүү зохистой ойлгомжтой санагдана. Өөрөөс нь үргэн дайжих, цайвар савартай ногоон хавж тэнгис татрах цагт ногоон замгтай хад хавцлаар бэлчээрэлдгийг мэднэ. Энд хүний гараар болсон хан байвч зохиомл гэмээр юм огтгүй. Энд нүнжиггүй хатуу хуйлтай. Хоорондоо алалтан тэмцэлддэг хүм байдгүй. Тэнгисийн ус нь нэг татарч, нэг төрн нар мандаж жаргана. Орой бүр өрний зоримог салхи алтан хаалгаар нэвтрэн үлээж, усыг атраатуулж давлгаа үүсгэн. Энд юм бүхэн чөлөөтэй өөрийн ирэхээр. Хаашаач харсан төлшний хуурай мөчир ундуу сундуу хэвтэн. Түүнээс хинч хэдийгч авч болно. Хинч түүнийг худалдахгүй. Жаал хөвгөд гараар хийсэн уурга дэгээгээр загас барина. Инглээ гэж хинч залхаахгүй. Бэл, Кол Хэтчинс хоёр багада мөн ингэж загасчилдаг байсан. Нар хэрцэн өдөр Хэтчинс лужиргагчийн нэг алган барьсан гэж Бэл ярьж байжээ. Тэр үед Кол насныхаа хамаг сайхан цагийг шоронгийн мухарт барахна гэж лав бодоогүй байх. Эндээс үнгүй хүнс олж болно. Саксон энд нэг удаа ихэд өлссөн ирээд загас барьж буй жаалуудыг дуурайн тэднийг баахан ажиглаад усны төрөлтөнд чулуун дээр хаягдах баахан дун хорхоо түүгээд тэр дорн гал түлэн шарж итгэхэд ер бишийн амттай санагджээ. Сүүлдээ чулуун доороос жижиг хясаа барьцсарв. Нэгэн удаа тэр жаалуудын нэгнийх нь мартаад өргсөн хэдэн загсыг олж авчээ. Заримдаа усны долгионд элдэв юм урсан ирж эрг дээр хаягдан тэртээ хот орны хүмүүсийн хорлонт мөн үйлсийг санагдуулна. Төрөлтийн үеэр усанд амт тутгай долгионд нь энд тэндгүй дээш доош дэгдэн хөвсөөр мянга түмээрээ эргт тулж хад чулуун дээр зарим нэг нь тогтно. Тэдгэрийг авъя гэвэл тун амархан боловч Саксон биеэн барьж сайтрайжвал бүгдийг нь худгаар хаг зүтсэн учраас дотроос нь долоон давс гоожиж харагдана. Тэнд урсаж ирэх модны зомгол түүх нэг Португал бөхтөр эмгэнээс яах гэж ингэж зүтсэн байдгийн болоо гэж асуухад хэтэрхий хангалуун юм багтаж шингэхгүй болсон хүмүүсийн хийж байгаа ажилда юмныхаа үнийг их байлгах гэж тэгж байгаа юм. Энэ жимсийг Сан Франциско хавьяас хөлөг онгоцуудаар усанд хайсан байлгүй гэв. Ингэж ярих гэж нуруугаан ихцэлэхэд ажилд нухлагдаж хөссөн үеинүүд нь нужигнан харнууд нь хилэнтэйгээр ялтулзаж шүдгөө амных нь атраа болсон уруул гашуудал дүүрэн инээмхийллийг илтгэв. Тэгж байхын оронд ядуучуудад өгчихгүй яасан бол үнийг бууруулахгүй гэж л тэр шүү дээ. Ядуучууд тэр тэтэргүй худалдаж авч чадахгүй юм чинь үнцэн гих хэрэг юу вэ? Эмгэн мөрөө хавцсхийн. Бөөмэд яагаад ч юм ингэдэг л юм? Ядуу хүмүүст идүүлэхгүй гэж нэгэд нэгэнгүй хагад зүсчихсэн байдаг. Алимжуулж их ч мөн өөрцгүй. Загас чид яадаг гэж санана. Эцдэн юу гэн тэрнээсээ гажих яосгүй. Дэндүү их загас барьчихад борлуул чадахгүй болвол ямар ч сайхан загас байсан хамаагүй. Загасчны зогсоол дээрээс шууд л тэнгис рүү заваар нь асгана. Тэгээд л тэр их загас хэндэж хэрэггүй хаягдан. Загасны мах гэдэг чинь амттай сайхан хоол шүү дээ гэв. Нэг хэсэг нь идэх уух юм нэгтчгээд загсаж барахгүй хайж бас хаяхта хэндэж хэрэггүй болгож хаях гэж бусдыг мөнгөөрөө хөлсөлж байхад тоомгүй олон хүн гуйланч болж хөхөөл хүүхэд нь харангдан үхэж ирчүүлнэ. Ам зогоох ажлаа булаацалдан бие биенээ алж өвгөд эмгэд нь өлсөж өгөхгүй эрхэнд тэтгэмжийн газар бараатгаар хоолсон оромжоо нус нулимс болон орхиж байдаг юу гээчийн хачин ертөнцөв.
гэж Саксон хажирхан бодовч учрыг нь ухаарч чадахгүй л байв. Мерседесийн ярьж байсныг санаж дэлхийд хаанч өөрцгөө дандаа ийм байдаг гэж үү? Тийм болол та. ертөнц цугаас ингэж заяагдсан байж таарах нь. Алс холын энэтхэгт өөрийнх нь зүүж байсан очир алмаз тентхийн өлбөрч байсан түмэн айлын хүмүүсийн бүгдийнх нь аминд орж чадах байсан. Тэнгүүд нь тэтгэмжийн газар давсалсан ногоогоор амь зогоож, ухаантнууд нь машин унаж очир алмаз эдэлж явдгийм гэсэн. Тэгэхээр би ч өөрсгөө тэр тэнгүүдийнх нь нэг юм. Үнэхээр тийм юм. Гэвч Саксон тэнэг биш. Ихээч бодсон, өвөг дээдсэж бодсон тэнэг улс биш байсан болохоор тэгж бодох буруу юм гэж бодов. Гэлээч амьдрал үнэн хэрэг дээр тийм болчиход байв. Одоо гэртээ өөрөө идэх хоолгүй өлсөж амьгол байсан эр нөхөр нь аратан адгуус шиг зан эвдэрч шоронд муугаан үзэж байна. Мал шиг тэнгүүд ажил булаацалдан хаяант нэрж алдцаагүй бол яалаа гэж хажууд нь хань болох няраа үрээсэн хагцсан билээ. Ингэж элдвийг бодон элэг эмтрэн суухад тэртээ ард нь Окленд бараан толб шиг сүндэрлэж, тэртээ урд Тэнгисийн булангийн нөгөө талд Сан Франциско бас бараан толб мэт сүглээ. Гэтэл дээрээс гих нар дэрэгдээс үлээх салхи ээлтэй сайхан агаад нүрийг нь илбэгт авсны үнэрт агаар даанч цэвэр ариухан ноос шиг цагаан үүл төгсөн хөх мөнгөн тэнгэр ивэлтэй налгар. Байглаас ямагт чин үнэн гоо сайхан хайр ивэл түгэж байхад хүний ертөнцөөс худал хуурмаг ухаангүй бурангүй явдал үүсгэж. Яахлаараа ухаанаа алдаж тэнгэлдэг байна уу? Бурханаас заяасан хуйл гэж үү? Биш ээ, биш байж таарна. Бурхан чинь салхи агаар нарыг бүтээсэн. Хүний ертөнцийг хүн бүтээсэн. Тамтаггүй муу зохиочтой. Харин өвчнийг асрах газар юм бүхнийг бурхан бүтээсэн гэж сургадаг байсныг Саксон тун сайн санаж байв. Ихэнч өөрсгөө бас л тэгж итгэдэг. Тийм бурхан бий гэж итгэдэг байсан. ертөнц өөрөөр байх замгүй, ийм л байх учиртай мэт санагдана. Ийхүү Саксон нэг хэсэг урам хугарч арчи алдан сууж байснаа гинт бүхнийг эргцүүлэн бодож бурхан намайг яалаа гэж эс өрөвднө. Би ингэж муугаа үзэж явах ямар гэм хийсэн гэж асуугаад амьдралынхаа замыг яарвчлан нэхэн санахад ямар ч нүгэл гэм нэгэхнийч хийсэнгүй. Ихийнхээ үгнээс ч гардаггүй байсан. Буурчин газрын кэд гэргийн хоёрын үгнээс гардаггүй байсан. Асрамжийн харгалзагч авгаа бусад авгаа нарын үгнээс ч гардаггүй байсан. Томын дэрээд байхдаач үгнээс нь гардаггүй байлаа. Дургүй хөрх юм гарахаар нь үеийнхээ хүүхнүүдтэй гадуур тэнэд явчихдаггүй байсан. Сургуульд шат дараалан анги дэвшиж хэлхөөгүй сахилахтай хүүхэд байсан. Сайн ажилчин гэж тоогдож явлаа. Цаасны үйлдвэрийн эзэн жижиг еврей ийм сайн ажилчнаасаа салах болов гэд ойлох нь холгүй байсан юмдаг. Шуусны үйлдвэр дээр ч өөрцгүй. Нэхмлийн үйлдвэрийг хаагдах үед тэдний шилдэг тэргүүний ажилчны нэг гэж тооцогдож байлаа. Шалиг зангүй явлаа. Хүн тоохооргүй царай муутай байсандаа биш, харин ч залуучууд сүйд болж бишгүүл эргүүлдэж хөөцөлддөг, өрсөлдөж зодолддог байсан. Ихэнх охид тиймэрхүү юмд толгой нэргэж бишддэг. Гэтэл Саксон тийм юмд толгой нэргэж уруу татагдаагүй. Харин биелтэй учирч танилцаад жинхэнэ хайран өгч юм болгонд заяаныхаа ханы ёсоор байлаа. Гэтэл одоо энэ тэнэг ертөнцид хүмүүсийн буй болгосон учир утгагүй гачлан зовлонгийн талайд өртжээ. Энэ бүхнийг бурхан яавч иймэр заяагаагүй. ертөнцийг үүнээс илүү дээр шударгаар зохиож болох л байсан. Тэгэхээр бурхан гэж байхгүй байж л таарна. Бүхнийг ингэж бодлуулдаг бурхан гэж байж таарахгүй. Тэгэхээр ээж энд дүрч байж, асрах газрын авгаач энд дүрч байж, ер нь өхөлгүй мөнх юм гэж үг байж. Ам тавихын өмнө хашааны хаалганы тэнд хачин их ордоо тавьж өгсөн бэртэж үнэл юм ярьдаг байж. Хүн өглөөсөө бүр өмнө өгчихсэн байдаг юм байна. Их юмд хөөрөв сэтгэлээр итгэх зангүй Саксон амьдралын тухай ингэж эргцүүлэн бодохдоо гүнээ гутрамгүй байдалд автж байлаа. Сайн санаа өвөрлөж явахын тусыг бүх орчлонгийн хаанаас ч ирээд олохгүй. Шудрах сайн явсны шан гэж өөрт нь хариу хаанаас ч ирэхгүй. Тэрэгний мал шиг зүтгэсээр мал адгуус мэт үхэж бүр амьд байхдаа мөнхийн үхэлд орсон байдаг тэр олон сая золгүй амьтдад мөн ирэхгүй. Сайн санааг ертөнц хайхардгүй, хүнийг ер боддгүй юм байна гэсэн дүгнэлтийг Саксон хийсэн нь түүнээс урд өмнө амьдарч байсан өөрөөс нь хавьгүй их боловсралтай сэтгэгч хүмүүсийн хийсэн дүгнэлттэй адил байлаа.
Бүх шудраг бус ясны хүрээлэнд бурхныг ч багтааж байснаа бодвол одоо Саксон бүр ч их хэлмэгдэж арчаагүй мэт санах болжээ. Бурхан бий гэж боддог байсан үед ямар ч байсан гайхалтай ер бүшийн аз тохиолд итгэх хойд насанда энгүй их жаргал эдлэн гэгчлэн сэтгэлийг зогоох юмтай байв. Гэтэл бурхангүй болохтой зэрэг ертөнц маань тэр чигээрээ өрх, амьдралч өрх. Саксон ч өөрөө жаалуудад баригдаж төмөр торонд хоригдсон ангаахаа мэт аж ахуй. Тэгээд торны төмөрт байн шүргэх тийм бялзуухай мэтэр сэтгэл зүрх нь төмөр нүртэй цэвдэг бодит үнэнд байн дэлсэж мөргөөд салган нь жичрэх шиг болно. Гэсэн ч угаас мунхаг төрөөгүй хүн болохоор тэр торноос мултрахтаал мултрана. Элэнцгэн хийж түүн дотор суух билээ. Гарах нөх олдох ёстой. Сурах бичигт байдагчлан хамгийн мунхаг тэнэг гэх нүүрсчин модчингуудын зарим нь ч ерөнхийлөгч болцоход хөлтөө баян ухаантнуудыг захирч байсан бол өдрийн бодол шөнийн зүуд өчөөхөн шам болсон хайрт биелдээ хүрэх зам өчөөхөн боловч хайр сэтгэл аз жаргалыг амсах зам олж үнэхээр чадахгүй гэж юу. ертөнц сайн санааг хайхардгүй, бурханч байхгүй, үхэлгүй мөнхийн юмч байхгүй юм бол бүгд хамаагүй санагдана. Эхлээд ямар ч болтугай ялимгүйч гэсэн аз жаргалыг амсвал дараа нь авсанд орж мөнхийн харамхуйд хэвтсэн ч хүүр давсалдах ган дотор нь орсон ч залуу хүмүүс бие цогцсыг нь багаж мисээр тас хэрдсэн ч дүүрсэн хэрэг хамаагүй. Ялимгүйч гэсэн тийм аз жаргал амсахын төлөө мөн чих урамтай ажилласан. Ширхэг тусал бүрийг чам байлан үнэлгсэн. Гэвч тийм аз жаргал хаана байна? Яаж түүнд хүрэх вэ? Зам нь хаагуур байна. Даанч мэдэхгүй, төсөөлөгч үгүй гаслантай. Гагцхүү Сан Франциско, Оклендийн манан бутан үзэгдэн. Тэнд хүмүүс бие биенийхээ толгойг хаг зохиж алж хядаж байсан. Тэнд ертөнцөд мэндэлсэн, мэдлээгүй өчөвхөн үрс үхэж зүрхээ зүсүүлсэн эмгтээчүүд үе гашуудан сорхиралдаж байсан. Хий үзэгдэл мэд бодит бус амьдрал үргэлжилсээр аваа. Ямар нэг өөр цаг үед биел орхиж явсан. Тэгэхээр буцаж ирэхээс өмнө шинэ амьдрал эхлэх ёстой юм шиг Саксонд санагдана. Нойр нь хулжиж ганц шормын төдий цурам хийлгүй өнгөрөх шөнө нэг биш олон удаа тохиолдох болжээ. Заримдаа хичнээн олон цаг унтавч сэрэгтэй завхаа нээж дийлмээргүй даанчих ядарсан байна. Толгойг нь төмөр цагиргаар дарвлаад боочгсон юм шиг мэдрэмж бас л хэвээр. Сохор зоосчгүй болж үргэлж өлөн зэлмэн явна. Хилэн дээрээ юм тавихгүй хэдэн хоногч болно. 3 хоног хов хоосон байсан удаатай. Өлбөрч өвөхгүй ирэхээр шавар дотроос нялцгаа бийт хаднаас жижигхэн хясаа дун хорхой ховхолж иддэг байв. Тийм хэрнээ Бэдстрозерсийг эргэж ирэхэд юу гарч гачигдаагүй дажгүй байгаа гэжээ. Том ах нь ажиллаад тарсан хойно нэг удаа очиж бараг албадаж байж $2 өгчээ. Том өөрөө тун их ядарч зүдэрсэн байв. Уг нь овоо их мөнгө өгөх санаатай байсан боловч Саран дахин төрөх төхөж бусад газар ажил хоёлд гарсны гайгаар Томын ажлын газрын хөлсч гавихгүй болсон байж. Улс орон ямар шоу байдалтай болох гэж байгааг Том огт төсөөлөхгүй байв. Гэтэл уг нь тунч хялбар мэт. Хүмүүс юмыг өөртөө найдал бодож санал өгдөг хүмүүстэй саналаа өгвөл бар биш үү? Тэгвэл хүмбэр шудраг хөв хүртэх болно гэж бодно. Христос социалист байсан гэж Томыг хэлэхэд Саксон Христос 2000 жилийн өмнө нас барсан шүү дээ. Тэгээд юу гэж хэмээн Том гайхан асуувал Саксон тэр 2000 жилийн турш хичнээн ирэм хүн өгснийг бод. Тэгтэл социализм бас л эхлээгүй байна шүү дээ. Сайн бодоод үз. Дахин 2000 жил өнгөрөхөд хүн социализмд хүрэх бас л яагаад ч үгүй байх юм билүү? Хэн мэдэх вэ? Мэдэх арга алга. Том минь тэр социализм чамд хизээч тус болсонгүй. Энэ бол хоосон мөрөөдөл юм та. Гэхэд Том уурлан яалаа гэж хоосон мөрөөдөл байх юм. Хэрэг бүгдээрээ чам шиг итгэдэг байсан болж тийм байх. Гэтэл итгэдэг хүн алга чич тэднийг итгүүлж чадахгүй байна шүү дээ. Гэсэн чи бид жил ирэх тусам хүчтэй болж байгаа л да. 2000 жилч бага хугацаа биш дээ гэж Саксон амандаа хэлв. Ахих нь ядруу царайд гуниг төрж толгойд охин. Хоосон мөрөөдөл байлаач гэсэн яа гэхэвдэ Саксон минь.
Харин сайхан мөрөөдөл юм шүү. Гэтэл би хоосон мөрөөдөд суухыг хүсдэг хүн биш. Амьдрал дээр хэрэгжүүлэхийг хүсдэг. Бүр одоо хэрэгжээсэ гэж боддог. Бэл Саксоныхан, Берт Мэрийнхэн, Том Сарагийнхны тоо томшгүй олон үеийн арчаагаалдсан тэнгүүдийн удам ухсаа Саксоны санаанд бууж тэдний амьдрал ямар утга учиртай байв. Гантай давсалсан хөөр үхлийн авснаас өөр хувь тэдэнд байхгүй мэт санагдана. Муу санаатай чулуун зүрхтэй Мерседес авгаан ярьдаг л зөв юм. Тэнэг маангууд нь хизээ тухаантнуудынхаа улдор дэвсүүлдэг гэсэн. Шүлэг зохиодог морин цэргийн игнэнд эрлэхийг байлдаж явсан эмэгтэй буюу Дээзэн охин уугуул байгаль ба зэрлэгүүдээс ертөнцийн талыг байлдан авсан хүчрхэг олон удамтай Саксон л тэнэг байх ёсгүй. Энэ бол маргашгүй үнэн. Тийм ч учраас гарах замаа олох олно. Саксон ахийнхаа өгсөн $2 уутгуурл хагас уутад төмс худалдан авч өнөөх хясаа дун хорхоогоор хийдэг хоолоо нилээд өөрчилжээ. Итали, Португал авгай хүүхнүүдийн жишээгээр зомгол түүж авчрахтаа хүнээс ичих тул гагцхүү харанхуй болсон хойно түлээндээ явдаг байв. Нэг удаа чулуун хэрэмний ойролцоох шаварлаг харгаан дээр гараад сууж байтал сувгийн овоорсон элсэн дээр загасчны завийг татан гаргаж буй харагджээ. Түүдгийн тод гэрэлд Итали хүмүүс бужигналтан байгаа нь Саксоны тэндээс илхэн харагдана. Тэд нэг талын тосонд хайрсан Итали талах мах ногоогоор хийсэн харь мэдэж үн хямд улаан дарсыг том болгож даруулга болгоно. Тэдний тийхүү эрх дураараа жаргаж, хоол ундаа амтрхан зооглож, баяр хөөртэйгээр хөхрөлдөн элдвийг ярилцсан. Нүүдэлчдийн чөлөөт амьдралаар яваг харахаас Саксон халаглаж, завин ганц газраас уяатай байх биш. Харин тэдний явах дуртай зүг рүү хөвж яваг харахаас атаархам санагдана. Тэд үчийнхээ хоол ундыг зооглоод шаварлаг харгаанд торон хайж барьсан загаснасаа гагцхүү томчлон шилж авна. Тэднийг эргээс холдоход элсэн дээр сардин мэт жижиг 1000 түмэн загас бүтэж өгч байна. Саксон тэр загаснаас 2 дахин уут дүүрэн түүж аваачаад торхонд давсалжээ. Саксоны ил эртэж балаартах нь бас л хэвээр байв. Эст харгаан дээр очихдоо гайхаж барамгүй хачин юм үйлдсэнийг өгүүлбэл нэг удаа өдөөс хойш нилээд их салхитай өдөр мань хүн нүх ухаж зомгол өвс шарилжаар дээвэр шиг юм хийж дээгүүр нь эл сасгаад өнөөх нүхэндээ орж уутаа дээгүүрээ тавиад хэвдсэн байж. Бас нэг удаа зомгол баглаж үрчгээд намайг дотор явж байгаа гинт мэдээд харахад хажууд нь Чарли Лонг явж байж. Сэлмэг тэнгэрийн гэрэлд царайг нь таниад энэ хүн энд хэдийд ирсэн бол надад юу гэж хэлээ бол гэж дотроо боджээ. Харамхайд гав ганцаар явж байсан ч гэсэн тэр хүний бяр чадал зэрлэг хаашнаас огтайсангүй. Эмэмэгтэй зомгол түүж байх яасан шившигэв. Саксон та нэг л үг ганц үг хэлэхдээ хэрэг бүтэх нь байна шүү дээ гэж хэлж байна. Өмнө нь зөндөө юм ярьсан бололтой. Саксон дороо зогсож өөдөөс нь жишимгүй харав. Чарли Лонг та ан гэж вэ? Би шоронд 1 сар хоригдох ялаар шийтгүүлсэн. Одоо утгагүй гарч ирнэ. Та надаас нойтон хамуу шиг салахгүй юм шалгаагаад байсны чи ярил таны хоолохороо төхөг өнгөрлөө л гэж мэдээрэй. Харин одоо дуугүй яваад дахин нажид болохгүй бол би хэлэхгүй. Миний хэлэх үг энэ л байна. Лужирвейтэй төмрийн дархан юу гэж хэлхэн шийдэж ядан яозгүй зогсох боловч ариван их хүсэл шунал царайд нь илэрч гараа дэмэл атгаж тавьж байснаа. Та ийм жаахан өөдөс шиг чадалгүй амтан миний өрөөсөн гарын чэлэгч гаргахгүй байж өөрийг чинь яаж гэсэн мэнэ дур. Гэхдээ би танд муу юм хийхгүй гэдгийг та мэдэн. Ганц үг л хэлэл дээ гэж цөхөрсөн янзтай хэлэхэд Саксон би танд хэлдэг үгийг хэлсэн гэв. Гайхамаар юм огт айхгүй байх юм гэж тэр хүн арга буюу бахархан бовтно. Тэр хоёр бие бие ширтэн баахан дуугүй зогсов. Та чинь яагаад юунаас ч айдгүй хүн бэ гэж Лонг хэлээд хаацайлж хамгаалж яваа хүн нь тэндэл байж магадгүй гэсэн шиг орчны хав харанхуй руу шимтэн ширтлээ. Яагаад гэвэл би жинхэнэ эр хүнтэй суусан юм. Та одоо явж үз гэж Саксон олон таван үг нэмж хэлсэнгүй. Явсан хойно нь баглаатай зомглоо нөгөө мөрөн дээрээ сэлгэж тавиад гэрийн зүг явахдаа их л сэтгэл хангалуун байдалтай алхажээ.
Би л хэдийгээр шоронд байгаа ч гэсэн хэрэгтэй цагт өмг төшиг болдог аж. Нэрийг нь сонсоод л Чарли Лонгмит аратан номхроод явчихдаг юм байна. Отто Фрэнкийг дүүжилсэн өдөр Саксон гэрээс гарсангүй. Оройн сонингуудад дэлгэрэнгүй бичснээс үзэхэд давж заалдахч хугацаа олгоогүй юм байж. Аливаа дээрэмчин буюу хэрэгтэн итгээд ийм ялыг хойшлуулах буюу тэрч байтугай цуцлуулыг гэсэн ч хүснээрээ болгож чаддаг тийм нэг төмөр замын том хөрөнгөтөн Сакраментод байх боловч ажилчин хүний талаар ганц ч үг дуугарч чадахгүй байжээ. Энэ тухай айл хөршийнхэн хүмүүс ярьж байсан Билберт хоёрч тэгж хэлж байжээ. Маргааш нь Саксон чулуу хэрмийн тэнд очихоор явхад дүүжлүүлсэн найзынх нь дүр санаанаас гарахгүй. Араас нь бүрч бүдэг, бүрч аймаар биелийн дүр огт салахгүй. Бас л ийм аимшигтайгаар төгсөх юм гэж үгсэн бодол эргэлдээд болсонгүй. Цус урсгасан дайсагнал үргэлжлэх юм бол гарцаагүй тийм болох нь. Биел минь аимшиггүй байлдагч, боксчин хүн, өөрийгөө тэмцэх үүрэгтэй хүн гэж тооцдог. Тэгтэл иймэрхүү нөхцөл байдалд хүн амны хэрэгт орох юу хүн байх вэ? Алий гэж бодоогүй байсан ч тэр. Ажил хаялтаас урагчдыг зодож эхэлтэл тэр нь толгойгоор нь чулуу буюу чулуун зам мөргөж унаад тархиан хагалчихвал яа. Хэрэг тэгвэл би л дүүжлүүлэх л болно. Тийм хэрэгээр л Отто Фрэнкийг дүүжилсэн шүү дээ. Хендерсоныг алах гэж алаагүй. Гайгаар цаатахын толгой гэмтсэн байхад Фрэнкийг дүүжлэн аллаа. Саксон хад чулуунд бүдчин, уйлж унжин аргаа барсан байдалтай явж хичнээн цаг хугацаа өнгөрснөх ч анзааралгүй аслан гансран явсаар Окленд, Аламед Молс хоёрын хоорондор тэнгисийн тийш гарсан хэрмийн шувтарганд очиод л сая сэхээ авч харвал уг хэрэм үзэгдсэнгүй. Тэргэл сартай шүн төрх усны хүчтэй долгионд хад чулуу нэг талд орж нэг ил гарна. Саксон өвдөгцөө усанд зогсож, эргэн тойронд нь өдий төдий том харх хөвж, чар дуугаран уснаас зулбан гарах гэж элдвэр тийчлэн буйг хараад учиргүй хэртхийн зочиж, зэвүүн хөрч барьж аван шидлэхийг оролдов. Зарим нь тэгсгээд усан далга болж, зарим нь тэр хавьдаа тийчлэн хөдөлсөөр байна. Нэг харх гутлаас нь хацхад нөгөө хөлөөрөө бяц хишгэв. Тэгээд ялимгүйсэхэ орж, ойрхон хөвөх том учрыг шүүрэн аваад өнөө мусан хархнуудыг нэн дарив хөөлөө. Яг энэ үеэр янз бүрийн тод өнгөөр алаглуулан бутсан жижигхэн завин цуусан нэг жаалхүү дэрэгдэн хурч ирээд даруулаан дэлгэхэд тэр нь салхинд дэрвгэнэ. Завин цуухгүй юу гэж тэр жаал хашгирахад Саксон "Сой, энд 1000 түмэн том харах байна. Би их айж байна" гэж хариу дуурахад цаадхан толгой дохиод айсын зөөлөн салхинд завиа өөрлөн чиглүүлв. "Хошуугийн төлхөсгээрээ уухаа тийхгүй бол хөндлөвчийг нь хугалчихж магадгүй. За одоо хэдэг дээр нь бушуухан үсрээд гарчих миний хажууд" гэж нөгөө жаал тушаахад Саксон хэлснээр нь сэвхийн үсэрч гараад хажууд нь зогсов. Жаалхуу жолоогоон эргүүлэхэд даруулан салхинд баг зэрэг пүн хийгээд завин усны мяралц даган саадгүй хөвлөө. "Та урд нь усаар явж байсан хүн байна шүү" гэж жаалхуу цаашаа хэлв. 12-3 насны мөр цайж сайхантай туранхай боловч яггүй чирэг маягийн нар салхинд нүүрэн борлсон ухаалга тунгалаг том саарл нүдтэй жаал бай. Завин хичнээн дэгжин гойш гисэн надтай адил ардын хүүхэд юм гэж Саксон шууд ойлгожээ. "Би заваар явж юу үзээгүй. Харин гатлахчаар явж үтсэн" гэж Саксон инээн хэлэхэд жаал түүнийг сонирхсан янзтай харснаа. "Тийм биш байхаа. Та завинд хизээ язааны сурамгаа хүн шиг өсөрч суусан. Та аль хүрх юм? Би дөхүүлж өгөх үү?" гэв. "Хаашаач явсан хамаагүй." Жаал юм хэлэх гэж амаа нээсэн боловч баахан гайхаж дахин сонжин харс хийв. "Та тийм завтай яваа мó?" Саксон толгой дахив. "Өдөржин үү?" Саксон дахин толгой дахив. "Би усны татралыг ашиглах санаатай байгаа юм шүү дээ. Ямааны аралд очиж сагамхаа бариад төрөлтийн үеэр бүр орой болсон хойно л иргэх гэсэн юм. Би их олон өгөөж тэгээтэй яваа. Надтай хамт явах уу? Нэг зэрэг дэгээ хаяад та барьснаа аваарай." Саксон баг зэрэг тэнэгэлцснэ. Завчин нь ирэх дураараа завин хурдныг ботхоос хамт явмаар санагдана. Завин Саксоны урд сууж явсан хөлгүүдийн адил мөн л тэнгист гарахаж тэгээд тоглоом болгож "Та намайг живэлчих юм биш биз?" гэхэд жаал толгоогоо сүрхий догсгсэрч "Би анх удаага явж байгаа биш. Одоо хүртэл живээгүй явна. Та өөрөө харж байна шүү дээ" гэв. "За яах вэ? Тэгвэл явъя л та. Харин би сэлүүрдэж чадахгүй."
Зүгээрээ тэр яах вэ? Одоо эргэлээ. Доошоо гэхдээ зэрэг та толгоогоо бүхэлгөөд нөгөө талд гарч суугаарай. Тэгэхгүй бол татлага нь толгоогоо зогсчихно. Жалхуугийн хэлснээр Саксон бүгдийг хийж байв. Толгоогоо бүхэлгэн завны нөгөө талд гарч хүүгийн хажууд суухад зав чигээ өөрчлөн нүүрсний агуулах байдаг урт эргийн болдог гэх чин зүг хурдлав. Саксон угаас дарвуулыг удирдах талаар юу ч мэдэхгүй байсан боловч жаалын уран жолоодлого овсгоо самбааг хараад бахтах сэтгэл төрж байв. Чи хаана гэж сурсан юм? Өөрөө сурсан. Энэ ажил надад их сайхан санагддаг байсан юм. Ямар нэгэн ажил сайхан санагдах юм бол амархан сурдаг юм байна. Энэ маань миний 2 дахь зав. Анхных нь сугардаг хөндлөвчгүй байсан юм. $2 худалдан авсан юмдаг, дандаа усгоождаг, муу зав байсан ч гэсэн би их юм сурсан шүү. Энэ завыг хэдээр авсан гэж та бодож байна? Одоо хүмүүс $25 авъя л гэдэг юм. Бөөмөд хэдээр авсан юм? $6. Ийм зав $6 авна гэдэг чинь юу гэсэн үг бодоод үзэл дээ. Тэгтээ дарвуулын $2, сэлүүрийн $1.40 бас 75 центээр будаг авч будсан. Ингэж тэгсээр л босгож авсан юм да. Гэсэн ч ийм ямыг $11 15 центээр авна гэдэг чинь суул авсантай л өөрцгүй шүү дээ. Зав авах гэж аль хэдийнээс мөнгө хураасан юм. Өглөө үдэш сонин ганцгаар зардаг ажилдаа өнөөдөр өөр хүүхэд орондоо ажиллуулсан. Би ацагт нь 10 цент өгнө. Илүү дугаар зарсан хөлсөөч тэр өөрөө авна. Хурдан бичиж сурах гэж мөнгөө зараагүй бол би аль хэдийн зав авчих байлаа л та. Ээж минь намайг шүүхийн газар хурдан бичээж болгох хүсэлтэй юм. Тийм хүмүүс зарим өдөр $20 ч авдаг гин. Гэтэл би тийм ажилд тун дургүй. Хичээлд мөнгө зарна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи тэгээд юу болох хүсэлтэй юм? Гэж Саксон дуугүй байхын оронд сониучрхан асуув. Хөө. Юу болохыг хэмээн давтаж асууснаа толгоогоо аажмаар эргүүлж тэнгэрийн мандлыг нүд хэсүүлэн хараад Контракостагийн толгодын хөрөнтөх шугамыг ширтэж дараа нь алтан хаалга байсан Алькатрасын хажуугаар харагдах долоон зүг харав. Түүний харцанд гүн их гуниг нуугдаж буйг хажаад Саксоны зүрх шимшрэв. Жаалхүү тэнгэрийн мандлыг бүхэлдэн тэрвэрх адил гараа зангаж "Тэрдэ" гэв. "Юу тэрдэ гэж? Яагаад ойлгосонгүй?" гэд жаалхүү гайхтаа өөдөөс нь сүрхий ширтснэ. Өөрийнхөө хамгийн дуртай хүсэл мөрөөдөлд дэм авах гэсэн мэтээр "Та тэр толгодын цаана тэрний цаана юу байдгийг мэдэж авахгүй бол гониглож үхнэ гэж хизээч бодоогүй гэж үү? Алтан хаалга бий. Цаана нь номхон далай, хятад, наран улс, жангарын орон бас шүрэн арлууд байдаг. Та алтан хаалгаар гарвал цааш нь Австрал, Африк, Умард туйл, бүрээний хошуу гэгчлэн дуртай зүгтээ аялж болно. Тэр газар орон миний эрхийг л хүлээж байгаа юм шиг надад санагддаг юм. Миний балчирнаас Оклендд өнгөрсөн. Харин энд бүх насаа барахгүй. Яавч тэхгүй. Эндээс халсын алст явах болно." Жаалхүү энгүй их хүслээ үгээр илэрхийлж чадахгүй дээ. Бас л бүх дэлхийг тэрвэрх адил гараа дэлгэн зангав. Сэтгэлийнхэн хөдөлгөөн Саксонд таалагдав. Нялх балчир үеэс хойших бүхий л насаа гагц Оклендд өнгөрөөснөө санаад энд ч гэсэн саяхан хүртэл тийм ч муугүй байснаа бодов. Гэтэл сүүлийн үед болсон аимшигт явдлуудаас хойш урдийн өвөг дээдс нь дорн нутгаас өрнөд рүү тэмүүлж агсны нэгэн адил өөрөө эндээс зайлахын төс болох ажээ. Явсан чи ядгийн хорвоо өөрөө урайлан дуудаж байна. Энэ жаалын хүсэл мөрөөдөл түнд таатай санагдаж байв. Ер нь тэгээд өвөг дээдс нь хизээч нэг газар урт удаан хугацаагаар шигдэн сууж байсангүй. Дандаа л нутаг сольдог байж. Саксон ихийнхээ ярьдаг байсан зүйлийг дурсаж нандинан хадгалдаг хөөмлийн дээрхийг санахул гартаа элдмэс барьсан өвөг дээдс нь нүцгэн цээжээ наранд гялбуулан шөмгөрхөн хошуутай завинуудаасаа өсрөн бууж Английн цуснд бялтсан элсэн дээр тулдаж буй байдал харагдана. "Чи англо-саксийнхан гэж сонссноо?" гэхэд жаалхүү "Сонсгоор барах уу?" гэж чангаар хэлж нүдэн сэргэж өөрийг нь уламжих сонирхон хараад "Би бол жинхэнэ англо-сакс удмын хүн. Бүр мах яснаасаа тийм удмын хүн. Миний нүд арьсыг харахгүй юу? Цав цагаан нар салхинд осгортоогүй. Бүр жаахан байхад үс минь цагаан байсан.
Том болохоор ус бараа өнгөтэй болдгийм бай. Яй гэхв гэж ээж минь хэлдэг байсан. Тэглээч гэсэн би англо-саксын удам юм чинь яадгийн? Дайчин удмын хүү байхгүй юу би чинь? Юунаас жайдгүй удамтай хүмүүс та намайг энэ тохооноос айж байна гэж бодоогүй үсттэй гэд долгионыг шазуур зуусан байдалтай харснаа. Шуургатай үед энэ дохой гатлан гарснаа санахад хөлгийн далаачид итгэхгүй намайг худал залж байна гэж ярьсан байдаг. Тэнгүүд шүү. Тийм амьтдыг бид бүр хэдэн зуун жилийн өмнө нэвширтэл нүдэж байсан түүхтэй замдаа хөндлөсөн бүхнийг ялж байсан удаатай. Бид газар дээрч улсан дээрч ялагч болж хүрэх гэсэн газараа хүрч байсан улс. Нельсон, Дэви, Крокет, Пол Джонсон, Клайв, Кичнер, Фремонт, Кит Керсон гэдэл зөндөө олон алдартай хүмүүсийг санаж байгаа үсттэй гэх мэтээр ярихад Саксон толгой дохин нүдэн сэргэж түн шиг эрэлхэх хөөтэй байвал ямар сайхан бэ гэж бодоход дотор нь шинэ амьдрал ориглох мэт хамаг биеийн чангарч сэргэж ирэв. Үнэхээр эрэлхэх удам юм даа гэж бодсноо өөрийнхөө тухай, биелийн тухай бодоод бид хоёр ч гэсэн мөн л тэр удмын эрүүл чирэх хүмүүс гагцхүү хөөхөдгүй явах тавиланд дийлдэжээ. Хоёул маангуудын тоонд багтаж энэ ертөнцийн өрх болгосон хүмүүсийн өрхөнд орчтой гэж дүгнэв. Тэгснэ хамт яваа жаалхүүгийн яриаг дахин сонслоо. Миний эцэг иргэний дайнд мордож харуул тагнуулын албан зүтгэж явсан юм. Өмнө нутгийнханд 2 дахин баригдаж тагнуул дуршуул хэмээн дүүслүүлэх төгсөн. Вилсон Крикийн дэргэд болсон тулдааны үеэр шархацсан ахмадаа үүрээд хагас бээр газар зугтаж байсан гинлээ. Одоо хүртэл өвгдийнхэн дэх нь буун сум би. Олон жил тэр сумтайгаа явж надад нэг удаа бүр тэмтрүүлж үзүүлсэн юм чинь. Дайнаас өмнө азар авлаж, хавх тавьж ангуучилдаг байж 20 нас гараад нутагта ширип төшмөл болсон. Дайны дараа мөнгөн хотод цагдаагийн дарга болж тэнд оргинож байсан бүх танхаа балмад зодоочин этгээдүүдийг хуухөөн зайлуулсан. Очоогүй мууж улсч гэж байхгүй бах. Цэрэг таталгын үеэр ямар ч байлдагчийг дийлэх чадaltaй байсан. Жааханда Сөсквэ хааны салжтыг ганц айлгадаг дайсан байж эцэг нь 60 настайдаа хүнтэй зодолдоод нударгаараа зөхөд алчхаж байсан гэдэг. 74-тэд нь 2 дахь эхнэрээс нь ихэр төрж өөрөө 99-дөө тариалангийн талбайд шараар газар хагалж явах үедээ нас баржээ. Шараа буулгачаад модны сүүдэрт очиж суусан чигээрээ өнгөрсөн юм гинвэлээ. Миний эцэг ч өөрцгүй хичнээн өтөлсөн байсан ч юунаас жайхгүй. Жинхэнэ англо-сакс хүн байгаа биз? Үйлдвэрийн цагдаагийн ангид алба хаадаг мөртөө одоо хүртэл ажил хайсан хүнд гар хурч үзээгүй хүн. Чулуугаар нүүр нүдгүй шидэж байхад мань хүн манчуурга хэд даварсан нэг этгээдийн толгой дээр хий зөхөж хугалж байсан гэдэг. Жаалхуу түр амс хийснэ. Би бол түүн шиг байхгүйсэн. Намайг Саксон гэдэг. Таны нэр юм уу? Тийм ээ, миний нэр. Ямар гоё вэ? Яасан азтай хүн бэ? Намайг Эрлинг гэдэг байсан бол ааштай юу? Зоригт Эрлингийг мэднэ үсттэй. Эсвэл Вольф, эсвэл Иван, эсвэл Чарл гэдэг байсан бол зүгээр байхгүй юу? Тэгээ чамаа хин гэдэг юм? Зүгээр л Жон гэж урамгүй хэлснэ. Гэсэн ч би хэндэж Жон гэж дуудуулахгүй, Жекл гэж хэлүүлнэ. Намайг Жон тэрч бүхэл Жоны гэж дуудсан 10-аад жаалыг навс зодсон. Жоны гэдэг чинь даанч муухай нэр шүү дээ. Юу гэсэн үг вэ? Эргийн урт болдогдох нүүрсний агуулгын хажуугаар өнгөрөөд Сан Францискогийн зүг чиглэн цэлийсэн болон хөрөхөд өрнийн салхи ширүүсч их цоцоож ирэх долгионы усан дээгүр цагаан хөөс сахарах болов. Завж авхаалгаар ургаш тэмүүлэн хөвөхөд хаяа ус үсэрч тэр хоёрыг шавхуурдна. Саксон инээхэд жаалхуу өөдөөс нь бахархсан байдалтай харна. Гатлага онгоцны хажуугаар шумбан өнгөрөхөд дээд цамхагт байсан зорчигчид тэр хоёрыг харах гэж хажуу хашлаган дээрээ бөөгнөрн чихэлдэв. Завь нь том сэнсний долгионд завныхаа бараг 4-1-ээр ус хутгахад Саксон завны ёроолд буй хоосон төмөр лазыг шүүрэн авч одоо яах вэ гэсэн янзтай асуухад жаалхуу зүйтэй хутгаж аваад хацгаад байгаарай гэлээ. Саксоныг ажиллаа дууссан хойно одоо ингэсгээд ямааны аралд удахгүй хөрнө. Бэ торпедын өртөө хавьд 50 фут гүн уснаас загас барьдаг. Тэнд усны төрөлтөд татралт нь их хүчтэй мэдэгддэг. Та бүр нэвт норчсон байх шивдэ дайжгүй юу? Сайн байна. Таныг дэмий тэгж нэрлээгүй нь мэдэгдэж байна.
Саксон гэдэг чинь саксаас гаралтай үг. Та нөхөртэй юу? Гэхдээ Саксон толгойд өгөхөд жаалхуу урам нь хугарч харамсалтай та одоо над шиг хорвоогоор аялах бололцоогүй болж дээ. Та зангуугаа өчгөж эрэгт үрд уягдсан байна гэв. Гэхдээ нөхөртэй байна гэдэг чинь их сайхан юм шүү дээ гэж Саксон инээмсэглэхэд тийм байх л да. Бүгд гэр бүл болдог юм чинь. Гэхдээ яарах хэрэггүй. Та над шиг жаал азнахгүй яагаад? Би ч гэсэн ихнэр аав нь гэхдээ газар орон бүхнээр явж хаад өвгөн болсон цагтаа л гэрлэн гэж боддог. Тэр хоёр Ямааны арлын салхин доороос хурч очив. Саксон үгнээс нь гажилгүй хөдлөхгүй суув. Жаалхуу дарвалан буулгаж завай товлсон газар аваачин жижигхэн зангуу хаяад загасны уур гарган ирж тэгт нь өөш хэрхэн хийхийг Саксонд зааж өгөв. Уурга авсны ёроол руу шидэж хурдан урсгалд хөвөр нь хэрхэн хөдлөх байдлыг ажиглан загас өмхийг хүлээн суулаа. Мөд дэгээдэд гаргана да. Би эндээс дандаа олон загастай буцдаг байсан. 2 удаа л олзгүй харьсамдаг. Хоёулаа жаахан юм идэхүү. Та юу гэж бодож байна? Өсөөгүй юм идмээргүй байна гэж Саксон нэрлэхэн хэлтэл жаалхуу авч явсан юмаа тэг дундуур нь хувааж чансан өндөг том улаан альмаач хагаслан өгөв. Тэгэнд загас орохгүй удах тул жаалхуу завин дотроос зотон дааван гадартаа нэг юм гаргаж ирээд төлбөргүй уншуулдаг номын сангаас авсан юм гэж ээлдгээр тайлбарлаад анхааралтай наргагүй уншиж гарлаа. Тэгтээ нэг гартаа номоо барьж загас өмгсөн цагт алдахгүй татах гэж нөгөө гартаа уурганыхаа олсрыг барьжээ. Усан давтсан ой гисгэн гарчиг байхыг Саксон харлаа. Жаалхуу хэсэг уншиж байснаа та үүнийг сонсооч гэд хэдэн хуудас уншихад үерийн усан давтсан халуун орны их ой дундуур хэдэн хүүхэд салаар хөвж явсан тухай өгүүлжээ. Үерлэх үедээ Амазонк мөрөн ямар шүү байдгийг та бодоод үздээ. Өмнөд Америкт байдаг мөрөн энэ дэлхийд сонин газар даанч олон юм. Оклендээс бусад газар хаанч гэсэн сонирхмоор юм их байдаг байна. Миний бодоход аялалд явах хүн чухам Оклендээс л гарч байвал таарах бах. Окленд бол замын зөвхөн эхлэл. Тэр хэдэн хүүхэд жинхэнэ хатал явдал гихчиг үдсэн байна да. Ястаа хацтай хүүхдүүд байж. За яах вэ? Би ч гэсэн нэгэн цагт Амазонк мөрний ихэн байдаг тэр Андыг нь давж гарна да. Завиндаа суугаад каучукийн орон болсон тэр газраар нэвч шувт явж нэг эргээс нөгөө нь харагдахгүй тийм өргөн их газраас олон зуун бээр алс атлаа далайгаас гайхмаар сайхан цэнгэг ус авч болдог тийм мөрөн голын усаар мянган бээр явж бүр ихэнд нь хүрэх юмсан гэлээ. Харин Саксоны толгойд Окленд бол замын зөвхөн эхлэл гэсэн шидэт өгүүлбэр хоргодоод бусад ярьжгүй юмыг анхааралтай сонсож чадахгүй байлаа. Төрлөх хотоо хизээч ингэж боддоггүй байж. Бүх насаа өнгөрөх хэрэгтэй газар эцсийн зорьсонцэг гэж бодож байснаас биш, цааш явах замын ихэн гэж бодож байсангүй. Гэтэл тэгж бодож болохгүй гэж юу? Төмөр замын л нэг бодол, галт онгоцны л нэг бодол гэж үзэж болохгүй гэж юу? Одоогийн байгаа байдлаараа бол энд байх утга учир алга. Энэ жаалын хэлдэг зөв. Эндээс л зайлах хэрэгтэй юм байна. Харин хаашаа явах вэ? Ингэж бодож байтал гарын хүчтэй угц татах шиг болсонд бодлоо таслав. Дээгнийхээ осрыг хурдан гэгч нь 2 гараараа сэлгэн эвхэхэд том гэгчийн сагамхай завныхын яроолд шал полхын зохиж багтран өсчив. Загсаан солгож аваад дэгэнтэ дахин өгөөш хийж шидэхэд жаалхуу уншиж байсан газараа тэмдэглээд намаа хааж ингэсгээд шидэх тоолонд загас ороод байна гэсэн чинь орж өгөхгүй л байна да. Та Ахмад Майнридийн номыг уншсан уу? Бас Ахмад Мариетийн аль эсвэл Бэлентайны номыг? Саксон толгой сэгсрэв. Жаалхуу дурамчхан Англо-Саксон удам гих мөртөө юу? Тийм ном төлбөргүй уншуулдаг номын сан зөндөө бий. Надад 2 захиалга бий. Нэг нь ээж их, нөгөө нь минийх. Хичээлээ тарчхад сонин худалдахаасаа өмнө номоо заавал сольж авдаг. Номоо аваад цамцныхаа урд ангирт мөрнийхөө татварганд хавчуулчихна. Нэг удаа 2 дугаар гудамж захын хороололд сонин зарж яваад тентхийн танхаа хүүхдүүдийн толгойлогчтой зодтолцсон юм. Тэнд танхаа амьтад хичнээн олон гэж санана. Майнер далайж хар хүчээрээ бөөрлөмөн дэлслээ гэсэн чинь ном руу аваад тайчихгүй юу? Өөрөө ярвааж ярцаагаад чихтэйхэн хачин болоод явчихын тэр бээч далимдуулаад зохиж гарахын тэр бүгдээрээ дайрах гэтэл хазаар ган хайлагч 2 ажилчин таарлдаж
Та нар зодтолдох юм бол зодооныхоо дүрмээр үзэлц гэдэг юм байна. Би тэр хоёрт номоо хадгалуулчихад гэтэл Саксон тэгэд аль нь дийлсэмтэй гэхэд жаалгүй урамгүй. Хинэн ч дийлээгүй. Уг нь би дийлэх байсан гэж боддог. Гэтэл нөгөө хоёр ажилчин маань хайнцсан гэсэн. Яагаад гэвэл зодолдоод дөнгөж хагас цаг болж байхад цагдаа ирж бидний хөөсөн. Хичнээн олон хүн цугласан гэж санана. Бараг 500 хүн, 500-аас яавч 100 хүн цугласан байгаагүй гэд гэнт яриага таслан уургаан татав. Саксон ихтэж бас загас орж 2 цагийн дотор хоёул нийлээд 20 фунт загас барьжээ. Орой бүр харанхуй болсон хойно жижигхэн зав Окленд руугаан буцав. Сэвшээ зөөлөн салхи сэвэлзэн. Араасаа том гихчийн мод чирсэн зав их л удаан явна. Жаалхүүгийн үгээр бол тэр олж авсан тулгуурын том модоо түлшинд хэрэглэнэ. Хүнд зарлаа гэхэд $3 хүрнэ гин. Тэргэл сарны саруулд усны төрөлт алгуур нэмэгдэж буйн андашгүй хагаад онгоц засварлах газар, элст харига, хөлөг онгоц барих газар, хадаасны үйлдвэр, маркет стрит онгоц зогсоолын газрын хажуугаар гарахад бүгдийг нь Саксон таньж байна. Жаалхүү заваа Кастро гудамжны ихэнх завны зогсоолын зүг залахад элс хайр гацсан хөлгүүд зангуундаан торон нойр мөлөж буй мэт харагдана. Жаалхүү загас барьж авчирхад Саксоныг тусалсан гэд барьсан загаснаас тэн хагасыг өгсөн боловч алдуул эзэнгүй юм олсон хүний эрх үүргийн тухай баахан юм номоор нь яриад өнөөх модоо өөрөө бүхэлд нь авах ёстой гэдгийг нотолжээ. 7 дугаар Популяр гудамжны уулзвар болон хүрээд тэр хоёр салахад Саксон тээшээ өрөөд Пайн гудамж руу гэртээ харахаар ганцаараа алхлаа. Хэдийгээр бүхэл өдөржин аян шиж ядарсан боловч цаанаал нэг сэргэж амарсан мэт санагдана. Саксон загсаан цэвэрлж янзалчхаад орондоо орж унтахдаа биелийгээ гарч ирсэн хойно амьдралаа жаалд өхнүүлж аваад нэг зав худалдаж авъя гэж заавалгүй. Тэгээд өнөөдөр явсан шигээ биелтэйгээ хамт ням гараг болгонд тэнгисээр явна гэж бодож байлаа. 17 дугаар хэсэг төгсөв.